내려있은 시가 하나좀 마련되고 독이 선지 만지다 뱉었지 독이 선지 만지다 줬다 대승 채워. За бүх сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн 7 хоногт дугаараа хийж чадаагүй хүлцэл өчье. Тэгээ энэ 7 хоногт Дүлгөөнастай хамтдаа хулгайлагдаад амьд мэнд цогтож гарч чадсан нэгэн охины хэргийг ярихаар би бэлдсэн байгаа. Тэгээ зарим хүмүүс санаж байгаа юм бол бүр өмнө нь гэрлээ битээр нэг ийм хулгайлагдаад амьд гарсан охтын төгөөдийг ярьсан байгаа. Хэрвээ дахиж сэргээ сонсомоор байвал эсвэл сонсоогүй хүмүүс нь сонсохыг хүсвэл YouTube-ийн description хэсэгт тэр хоёр дугаарын линкийг нь оруулъя. Хүсэл сонсоорой. За тэгээ хэрэгээ ярьж эхлэе. За Наташа Мария Камбош гэдэг охин 1988 оны 2 сарын 17-нд Австри улсын Вена хотод төрсөн. Түүний ээжийг Бригетта Сорни гэдэг ба Наташаг гаргахаас өмнө анхны нөхрөөсөө 2 охинтой. Нөхрөөсөө салаад 2 охтоо ганцаараа өсгөөж ганц бие ээж хүүхдүүдэд хижээж өдөр шөнөгүй ажиллаж маш хэцүү байсан яг бүх зүйлээ даван тулаад охтууд нь насан турш хийгээд тусдаа гарцгаагаад явсан. Ингээд ээжийн сэтгэл нь амарч хүүхдүүд нь тусдаа гарч ганцаараа амьдарч байгаад дахин хүнтэй суусан нь Наташа охины аав болох Людвиг Кок гэхээр тэд ерөөсөө ер нь хүүхдтэй болъё гэсэн төлөвлөгөө байгаагүй боловч жирэмсэн болсон болохоор Наташа охиноо 1988 онд төрүүлсэн. Мэдээж ээжийнх нь хувьд 22 хүүхдээ аль хэдийн өсгөөд насан туршид тусдаа гарцгаагаа явцсан. Тэгээ өөрөө яг ингээд чөлөөтэй болж байхад дахиад хүүхдтэй болоод өсгөх нь бол мэдээж маш их ажил байсан. Тэгэд ээж аав нь Наташаг бага сургуульд явж байхад нь бол салснаар охин нь ээж дээрээ амьдарч хэдий яг аав нь тусдаа байсан ч гэсэндээ охиноо амралтын өдрүүдээр авч байнга холбоотой ойр байдаг. Мөн ээж аав нь хамтдаа яг нэг нарийн боовны дэлгүүртэй байсан байжгаад салаад тэр газараа зараад ажиллагаа болсон. За ээжийнх нь хувьд бол Наташаг нэлийн биеийн даалгахыг заадаг. Гэхдээ биеийн даалгах гэдэг нь бол ганцаарангийн одоо ерөөсөө гадуур тэгж одоо хараа хяналтгүй, ерөөсөө явуулдаггүй, тоглоулдаггүй, аюултай гээд ийм мэдээж айл болох ер нь аюултай үед яах хэрэгтэй, танихгүй хүнтэй ярьж болохгүй, хичээлээ сайн хийх хэрэгтэй гэж шахдаг, нэлийн зарчимж, охиноо аль болох алдаа гарахгүй, төгс байлгыг нэлийн тийм ирмэлцдэг. Учиргүй ингээл найл эрхлүүлээд байдаггүй ч охиндоо маш их хайртай үргэлж аюулгүй байлгаж хамгаалах гэдэг ээж. Тэдний амьдардаг хэсэг нь тухайн хотын аюулгүй газартаа бол ерөөсөө орохооргүй жоохон аюултай ер нь архичд ихтэй тэмдгэл тэм дундаж төвчний хүмүүсийн амьдардаг хэсэг. Тэм болохоор ээж нь охиноо ер нь байрныхаа урд байдаг тоглоомын талбайд хүртэлсээ гаргадаггүй. Өөрөө дандаа хичээлд нь хүргэж өгөөд авдаг. Тэгээ Наташа эмээгэндээ очихороо болохоор арай өөр хүснээрээ арын цэцэрлэгтэн тоглолтоо дугуй унаж хөгжүүлдэг. За аавынх нь хувьд бол ер нь охиндоо маш их хайртай. Тэгээ архинд бүр орцсон тийм архичин бол биш. Гэхдээ ер нь бол жоохон уух дуртай. Тэгээ орой ажиллаа тараад нэг газар одоо паб ч юм уу найз нөхдөдөө сууж агаад орой гэртээ ирээд охинтойгоо тоглож цагийг өнгөрөөж байгаа л хэдхэн цаг унтаал үрээр ажилдаа явдаа. Ер нь бол ээж аав нь бол хоорондоо нэлийн тийм өөр. Аав нь бол нэлийн тийм хөгжилдэг дуртай. Хүүхдтэйгээ бас айгүйх тоглож цагийг өнгөрөөдөө хүссэн зүйлийг нь одоо авч өгч идэм үү жоохон дураар нь байлгахыг хүсдэг тийм аав. Тэгээ Наташа бага сургуультай явдаг. Тэгээд ер нь бол өдрөө алган ээж нь хичээл нь хүргэж өгөөл тухан дээр нь үнсээл явхад бол ангийнх нь хүүхдүүд нь хараад хоолоод идэг. Тэгээ ер нь ихэнх хүүхдүүд өөрсдөө яг алхаад хичээлдээ хүрээд ирждэг. Тэгээл Наташаг ээжээрээ хүргүүлдэг, үнсүүлдэг. Жоохон хүүхд итергээл шоглоол бас ер нь жоохон тийм дээрлэх талтай. Тэгээ хүүхд ласан хойно тэрэндээ маш их имзэлдэг. Тэгэл ээждээ би өөрөө хичээлдээ явчихъя. Бусад хүүхдүүд бүгдээрээ л өөрсдөө ирдэг гэж гомдлол. Би ер нь том хүүхэд өөрөө чадна гэж хэлдэг болсон. Охиныг 10 настай байхад аав нь амралтын өдрүүдээр нөгөө охиноо авдаг. Тэгэхдээ өнгөрлөө амралтаараа аваад явсан. Хэд хоног охиноо авч явчаа. За яг тэр өдөр оройн 7 цаг гэхэд гэрт нь авчраарай гэд ээжтэй нь яг ярилцаад явсан. Гэвч яг хамгийн сүүлийн одоо явах буцах өдрөө аав нь охиноо давуулаад ер нь найзуудтайгаа нэг пабд сууж агаад байрлж исэн. Одоо эргээд газар руугаа очиж жоохон унтаж амарч агаад охиноо цаг 30 минут хоцроод гэрт нь хүргэж өгсөн. Тэг хүргэж өгтөө ер нь гэрийнхээ гадаа буулгачаал охиноо дэш нь өөрөөр нь оруулаа явуулсан.
Тэг нөө аав нь гэрийнхээ гадаа охиноо буулгачаал яваад өгсөн болохоор ээж нь бол Наташа руу ингэж орой ирж болохгүй, харанхууд ингэж явж болохгүй, аав чи ясаа хариуцлагагүй юм бэ гэл ингээд ахын бол ер нь аавтай чинь дахиж уулзахгүй бүр хорчих шүү гэл охин руугаа ууралсан. Ер нь бол ээж нь дандаа орой харанхуй бүр ихэд бол те аав нь авч явсан ч гэсэндээ заавал орой болохоос өмнө ирж бай, аюулгүй байх хэрэгтэй гэж охиндоо баян хэлдэг, аавд нь ч бас баян хэлдэг. Тэгээд энэ удаад хоцорсон болохоор ингээ хэлгээд бол мэдээж Наташа бол дандаа аав нь одоо гадуур дагуулж яваал арай тийм хөвчлөлтөө байдаг. Ээж нь бол дандаа ингэж болохгүй, тэгэж болохгүй одоо хичээлээ хийж идэм үү. Дандаа юм тийм зарчимч байдаг болохоор аавтайгаа байх бас айгүй гоё байдаг болохоор аавтай нь одоо дахиж уулзахгүй байх үгээл ээжтэйгээ тэр оройдоо бол нэлээд жоохон уудалцж агаад таарамж муутай унтцгаасан. Ингээд маргааш өглөө нь буюу 1998 оны 3 сарын 2-ны өглөө босоод яг сургуультаа явхаас өмнө ээж нь охиноос хичээл нь ээж нь хөрөөж өгөө чи өөрөө явах уу гэд асуусан. Тэгээ ер нь бол хид хідэн сайт дээр бас ер нь баримтат киног нь үзэхэд одоо энэ удаадаа яг Наташа өөрөө сургууль руугаа яваад нэг 2 дахь юм уу 3 дахь удаадаа гэд тэгснээ ихэнх сайт дээр болохоор ерөөсөө яг энэ удаад бол хамгийн анхны удаа Наташа сургууль руугаа бие даж ганцаараа алхаж явсан үеин гэж бичээдээсэндээ яг аль нь одоо үнийг мэдгүй магадгүй бол 2 дахь удаага ч юм уу алхсан юм үеин. Тэгээд ээж нь ингээ асуугаад бол Наташа би өөрөө явъя гэж хэлсэн. Тэгээд угаасаа нэлээд удаан ээжээсээ өөрөө хичээлдээ явъя гэж гуйсны эцэст. Тэг ямар ч байсан ингээд Наташа гэрээсээ гарахтаа бол ээждээ баяртайж байхгүй ууртай байсан болохоор шууд гараа явсан. Тэг уг нь ээж нь яаж ч нэгэндээ ууралж исэн бол гэр бүлийнхэн гадагшаа гарахтаа заавал баяртай гэж хэлж явах хэрэгтэй. Учир нь одоо сүүлийн удаач байх юм билүү те бидэнд юу тохиолдохыг тухайн өдөр юу болохыг би тааваршгүй болохоор гэж цагтаг. Гэвч энэ удаад бол баяртай гэж хэлээгүй охин гараа явсан. Тийм болохоор ээж нь бол охиноо орцноосоо гараад яваад булан эргээд бараа нь харагдахаа болох хүртэл нь гунигтайгаар цонхороо хараад зогсож үлдсэн. Тэдний гэрээ сургууль хүртэл нь бол уг нь одоо нэлээд олон тийм төв замуудаар явдаг. Замд нь зөндөө олон дэлгүүр хошоо байгууллагууд байдаг. Тэг өглөө эртдээ 7 цагийн үед болохоор зөндөө олон хүмүүс гудамжаар алхаж идэг болохоор ээж нь ерөөдөө зөвшөөрөөд ийхүү явуулсан. Ингээд тэр өдрийнхөө нь охиныхоо хичээл тараад гэртээ ирэх цаг нь болоод ээж нь гэртээ хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд 10 минут өнгөрөхөд бол ээж нь бол цагтаа ирмээр юм да яасан бол гэж бодоод сургууль руу шууд залгасан. Тэгсэн чинь охин нь бүр тэр өдөр сургуультай ирээгүй штэ гэж хэлэхэд нь бол бүр шууд л сандраад цагдаад мэдгдсэн. Наташа яаралтай хаасаагүй хайж ихээл жин тэрүүгээр сураг ажиг тавьсан боловч юу ч олдоогүй. Тэгэхлээр охин замдаа төөрөөд энд тэндтэй тусламж ирээд явж байх вэ гэж хайжсэн. Яа тэгэхээр одоо энэ удаад хэрвээ анхных ч юм уу 2 дахь удаадаа ганцаараа алхаж исэн бол бас төөрөх магадлал байгаа. Бодлогүй 12 настай нэг охин цагдаа нарт нэг мэдүүлэг өгсөн. Тэр нь яг Наташагийн өмсөж явсан хувцтай яг тийм хувц өмссөн. Охиныг өглөөний одоо 7 цагийн үед цагаан вантай 2 эрэгтэй машин руугаа охиныг тэрврээд хулгайлаад явсныг харсан эдээ хийснээр энэ хэрэг бол бүр шал өөр бүр одоо охин хулгайлагдсан хэрэг болохыг бол цагдаа нар мэдэж авдаг. Ингээд шууд л улсад бүртгэлтэй байдаг 1520-од тийм цагаан ван машинуудыг шалгаж тэдний 650 гаруй эздийг одоо нэг бүрчлэн шалгаж эхэлсэн. Ингээд сэжигтэй байж болох одоо эздийг шалгаж байх явцад бол тэдний дунд нь яг үнэхээр охиныг хулгайсан хэрэгтэн болох Wolfgang Priklopil гэхээр байсан. За тэр эртний гэртол ирээд хашин дотор нь байсан цагаан ваныг шалгахад дотор нь битүү барилгын тийм нурангийн чулуу бетон эдрээр ингээд дүүрчихсэн. Маш эмх замраагүй байсан. Тэгээ тэрийгэ Wolfgang бол тайлбарлахдаа би барилгын ажил хийдэг. Тэгээ засвар эдэр хийдэг болохоор ингээд цэвэрлэгээ хийгээд машиндаа чулуунууд ачсан байгаамаа гэж тайлбарсан. Тэгээ бас яг охиныг яг хулгайлагдах тэр өглөө тэр өдөр юу хийсэн бэ гэдгийг асуугаад бол би ерөөсөө хаашаач гараагүй гэртээ өдөржингөө өглөөжингөө байсан гэдэг. Гэтэ ерөөсөө тэрийг батлах хүн байхгүй гэртээ ганцаараа байсан. Одоо батлах хөнгөө болохоор яг үнэхээр гэртээ байсан уу үгүй юу гэдгийг бол цагдаа нар тухайн үед ерөөсөө түүнийг сэжиглээгүй, итгээд нарийн шалгаагүй. Дээрэс нь одоо машин доторхыг нь хүртэл нааш тийш нь болгоод охины байсан байж болох ямар нэг эд мөрөн баримтыг хай гэж ерөөсөө хайж үзээгүй.
Гэрийн шалгай гэхээр ерөөсө тэр байшин нь бол яг Wolfgang-ийн ээжийнхээ нэрээр байсан. Тэгэхээр Wolfgang бол ерөөсө яг Альбесны одоо оршин суугчинч биш. Зүгээр зочин гэдэг утгаар нь яг хүлээж аваа. Гэрийн шалгах угаасаа ирэх байгаагүй. Тэгэл сэжигтний тоноос түүнийг яг хасаал ер нь хүнийг шалгацсан. Гэтэ сэжигтэн биш байна гэж үтсэн. Тэгэд эрэгтэй бас нөө цагдаагийн рекордыг шалгахад бол ямар ч тийм одоо өмнө нь гинт хэрэг ч юм уу ямар нэг зүйл хийсэн гэсэн одоо мэдээлэл байгаагүй. За ингээд Wolfgang-ыг шалгаад явснаас 8 хоногийн дараа хилцс рүү нэг хүн залгаад энэ алга бусан гэдэг охины хэрэгтэй холбоотой ч байж магадгүй нэг тийм сэжигтэй хүн байгаад байна. Тэр хүн бол одоо манай хөрш нэг эрэгтэй байдаг их сэжигтэй гэрийнхээ гадна доторгүй зөндөө олон тийм хяналтын камерууд сурлалаад байна. Тэг хаалганыхаа цоожог хүртэл одоо кодтой болгоод магадгүй тэр гэртээ хууль бус галт зэвсэг хадгалдагч байж магадгүй. Бас тэрийг ер нь ажиглахад их дуугүй, зожиг, жоохон хүүхдүүдэд их туртай байрын хүн санагдсан. Ер нь тэр хүнийг шалгаач гэгээд яриад гэрийн хаягийг бол өгсөн. Тэгээ тэр хаягаар нь очиход бол одоо нөгөө түрүүний шалгасан Wolfgang-ийн гэрийн хаяг байсан. Гэвч ийм чухал одоо мэдээг хүн өгсөн байхад бол цагдаа нар айл хэдийн шалгацсан ч гэсэндээ дахиад шалгаад үзье, нарийн шалгая гэж юусоо бодоогүй. Тэгээ ямар нэгэн асуудал байгаагүйгээд дахиад шалгаагүй ингээд орхичихсон. За энэ Wolfgang-ийн хүний талаар ярихад бол бүтэн нэр нь Wolfgang Priklopil 1962 оны 8 сарын 23-нд Венад төрсөн. Айлын ганц хүүхэд аав нь бол коньякны худалдаач хийдэг, ээж нь гутал зардаг гэдэг байсан. Тэгээ аавын нас барснаас хойш бол ээжтэйгээ нэлээд ойр дотно болсон. Тэгээ Вен хотын захад бол дэлхийн 2 дугаар дайны дараа өвөө нь одоо барьсан юм байшинд амьдардаг. Тэгээ байшин ээжийнх нь нэр дээр хэрнээ ээж нь бол өөр газар амьдардаг. Тэгээд Wolfgang бол тэнд ганцаар амьдардаг. За охиныг хулгайлах энэ үеэрээ бол яг 35 настай, гэрлээгүй, холбооны техникч мэргэжилтэй. Тэгээ нэг найзтайгаа барилгын ажлыг одоо хамтарч хийдэг. Тэгээ заримдаа тийм айлын байшин засвар шинжилэлт хийдэг. Тиймээс барилгын тал дээр бол нэлээх мэдлэгтэй болчихсон. Охиныг илгүүрт санамсаргүй хараад Наташа яг тэр ихтэл айгу хөөрхөн инээс ингэнэ тэгэхэд шууд л одоо баг амьдралынхаа дэм зорилго нь ч гэдэм үү энэ охиныг хулгайлах дэм сэтлэн төрөөд бүр яг Наташаг тоочгэлж агаад байшингийнхаа тэр зоринд бүх зүйлийг бүр бэлдээд бүр нарийн төлөвлөж агаад охиныг хулгаасан байдаг. Наташа яг хулгайлагдах өдрөө өглөө гэрээсээ гараад явж байгаад гудамжаар алхаж исэн. Тэгэхэд бол тэр гудамжны нэлээд жоохон цаана цагаан вайны хажууд нэг эрэгтэй ингээд нэг хүн хаагаад байгаа юм шиг нэлээд тийм сандарсан, нэг л тийм жоохон сонин ингээд зогсож исэн байл та. Тэгээ тэрийг охин бол харчаад уг нь яг нөгөө ээж нь бол байнга цагтаг. Танихгүй хүнтэй ярьж болохгүй, танихгүй хүнээс юм авч болохгүй, машинд нь сууж болохгүй. Тэг хэрвээ чиний одоо алхаж байгаа гудамжинд чинь нэг тийм сэжигтэй байрын хүн те амар хүн байхan бол шууд тэрэгээрээ алахгүйгээр өөр талаар нь алхаарай, тойрж явж байгаарай гэж цагтаг байсан. Тэгээвч яг энэ өглөөд сургууль руугаа одоо ганцаараа алхачихсан болохоор би зөрөгтэй те том охин болсон, өөрөө алхachиж чадна. Тэг энэ хүн одоо намайг яавал гэжтэй гэж юу н бодоод газрын одоо айдтай тэг сонин хүн байна гэж бодсон ч гэсэндээ алхахаа шидэд чигээрээ өргөжлөөдөд алхсан. Гэвч тэр хүн лөө яг ойртох тусам нөгөө эрэхтэй шууд урдаас нь ойртож ирээд охиныг шууд тэврээл машин руугаа хулгайлж аваад маш хурдан явсан. Тэг эрэхтэй Наташад хэлснээр минь хийхгүй бол алын шүү. Доошоосоо битгий үдл ойлж болохгүй шүү гэлээснэ. Замдаа ингээл нэг хүмүүс рүү уцаар яриад тэг янз янзын дугаар руу залгаал тэгснэ амандаа бутнаал амар сандраал чамаг газ одоо тэднэрт төгчөөд санаа минь амармаар байна гэл янз янзаар тэгэл өглөөл явуулсан. Яг цонхоор харах гэхэд бол уг нь бол яг хар тэнтэй. Гэхдээ яг цонхны хамгийн дээдлийн жоох хэсэгт бол тэн байгаагүй. Хараа явжсэн. Тэгэхэд нэг ой мод нэг хэсэгт ирээл нөгөө эрэхтэй чинь дахиад уцаа гаргаж ирээл баахан дугаар руу залгаал хараагаал амар уурлаал сандраал тэгснэ. Чамаа газ тэдэнд төгчөөл би гэртээ армаарай. Энэ бүх зүйлийг дуусгамаар байна гэж үгэлж байгаа л. Тэ сүүлдээ бүр за ерөөсө тэд нар ирэхгүй мэн гэд дахин машиндаа суугаад хөдөлж эхэлсэн. Тэг Наташа ерөөсөө хүмүүсээс тослон хөштуудаад машин дотроос ингээ ойрлоо гэсэн боловч эрэгтэйгээс айгаад чадаагүй бас одоо тэр бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн. Бараг бодит байдал уу зүүдүү гэдгийг бараг ялгаж чадаагүй юу болчихваа гэдэгтээ шоконд орсон тийм байдалтай явж исэн. Тэгээ энэ удаад хөдлөөд явахт нь л охин гадаах байдлыг хараад яг л өөрийнх нь нөө мэддэг байнга явдаг байсан хэсгүүдээр нь яваад бүр эмээгийнх нь гэрээ урдуур ээж аавах нь ажлуудаа байж байгаа нөө зарсан талхны дэлгүүрээ урдуур хүртэл өнгөрч явсан. Хэсэг явсны эцэс та Wolfgang гэртээ ирээд охиныг
дээгүүр нь одоо адиал нүмерч жагаад гараж руугаа оруулсан. За охиныг хорих өрөө нь бол нэлээд тийм яригтэй, маш нууцлаг тийм өрөө. Эхлээд гараж руугаа ороод шаланд нь одоо доошоо зойрлуу ордог тийм нууц юм шиг тийм одоо хаалгатай. Тэгээ доошоо ороход баахан багаж хэрэгсэл гээл янз зэйд зүйлс хураасан тийм жижиг өрөө байдаг. Тэгээ нэг тэр өрөөнийх нь хананд нь ерөөдөө тийм нүх гаргаад сейф байрлуулчихсан. Тэр сейфийг нааш нь татаж гаргаад хажуу тишээ бүр тавиад цаана нагаа нөхрөө нь ухарч мөлхөж ороод тэр нөхөө нь бол тийм том бетонын хаалгаар хаагддаг. Тэр одоо жоохонд нэг хэсэг зайнд болохоор нэг модон хаалга байдаг. Тэрэнд нь ороход бол тийм 5 м квадрат хэмжээтэй маш жижиг тийм өрөөг бэлтчихсэн. Дотор нь бол угаалт уур, нойл, жижиг синс одоо ямар ч цонхгүй дуу намсгаж хийчихсэн. Бараг ийм жижиг шоронгийн өрөө. Гаражнасаа яг энэ нууцлаг өрөөлөө орохын тулд бараг 1 цагийг зарцуулдаг. Одоо нааш чааш нь болгоод ухраад тэр хаалгын нааш чааш нь хаана сейфийг өргөж тавина гэд зөндөө ажил болдог. Тэгээ энэхүү Наташаг энэ өрөөлөгөө оруулаад охины гутал болоод шууд цүнхийг хурааж аваа тэр өдөртөө шатаас эд мөрийн баримтыг устган. Дээрээс нь бас охинд нөгөө трансмирэ гэдэг тийм одоо нууц тийм холбоо барих тийм төхөөрөмж байх үе тэрүүгээрээ дамжуулаад тохио өгөөд цагдаа нарыг дуудчих үе гэж бүр ингээл сандраал. Тэгээ тухайд ч юм бол 10 настай хүүхдэд байтугай том хүмүүс хүртэл одоо ийм трансмирыг ол нэг тийм түгээмэл ашиглаад байдаггүй. Тэгсэн хэрнээ бүр амар тийм параноид сандраал одоо бүх баримтуудыг устгана гэд хамаг юм ингээ шатаацсан. Эхний өдрөө бол охинд шууд шинэ матрас авч өгсөн, жигнэмиг өгөөл, оос айз авч өгөөл. Яг бүр ингээл хэрэгтэнтэй гимт хэрэгтэн хүнийг хулгаасан хүн гэхээр бүр амар хүн төсөөлцөн маш та одоо хүүхд чинь тэгэнгүүт ингээл жигнэмиг өгөөл моо сайз өгөөд одоо ийм хүнээс бараг гармааргүй ингэж бодол гахчихсан. Тэгээд бүр орой унтахтай түнээс намайг ингээ сайхан амраараа гэд ээж минь орой алган үнсдэг. Тэгээ энэ шиг үнсээд ингээ унтуулаач гэхэд Wolfgang бол үнсээд унтуулаад охиныг тэр өрөөнд нь орхиод бүр төгжээд эргээ дэшээ гэрлүүг гарсан. Тэг мэдээж охин түнээс бол намайг ээж авд нь хүргээд өгөөч суул тавиад явуулаач гээл гуйсан боловч мэдээж зөвшөөрөөгүй. Тэгээ бас эрэгтэй түнд чамааг өгнө одоо хідэн хүмүүст өгөх ёстой байсан хүний наймачд удахгүй чамааг ирж авах бах. Тэр чамааг маш их зовоож муухай хандах болно. Тэг чи бараа надтай ингээд түр байж байгаадаа баярлах хэрэгтэй гэж байнга хэлдэг. Тэгэхлээр охиныг бол хулгайлж хож байгаа хэрнээ бол өглөөний цай, өдрийн цай, оройн ол Wolfgang чинь нөгөө ээж найгуу ирж хоол хийж өгдөг. Тэгээ гэртээ хийсэн ээжийнхээ хоолноос яг оруулж ирж өгдөг. Тэгээ хаяа бүр ингээл аманд нь хоолын бараа халбагдаж өгөөл, усандаа оруулж өгөөл, орой унтахтанд хаяа ном хүртэл уншиж өгдөг. Тэгснээ хаяа болохоор бүр шаал өөр амар уурлал хашгичаал охины бараг зодоол. Тэгснээ ямар ч хоол өгөхгүй үлсгэж зовоодог. Тэгээ дуу намсгачтай болохоор охин яаж ч орилсон дээр гэрт нь сайн сонсогдохгүй. Бүр хаалгаа айгуу чанга балбож чимээ гаргаж ижил одоо жоохон тийм ингээ юм цохох чимээ гэрт нь байхад бол сонсогдно. Тэгээ эрэхтэй доошо бууж ирэхгүй л бол хоорондоо тэд одоо ярилцах ямар ч боломж авахгүй. Дээрээс нь одоо өрөө нь хав орохгүй ямар ч гэрэл байгаагүй. Тэд охин гэрэлтэй болгож өгөөч гээд эрэхтэйгээс гуйсаар агаад гэрэл тавьж өгсөн чи ерөөсөө унтардгүй. Ерөөсөө охин унтахт хүртэл гэрэлтэй байгаадсан болохоор сүулдэ бүр нөгөө өдөр шөнөө ялхаа болцсон ямар ч цонх байхгүй мэдэх боломж авахгүй. Унтаж чадахгүй маш хэцүү байсан. Тэг бүр ингээд байшингийнхаа газрын мухурт ингээ хийцэн юм өрөө болохоор зөндөө асуудалтай. Тэг цонхгүй болохоор өрөөнд нэг жижигхэн сэнс тавиад өгсөн. Тэгтээ тэр нь бол нэлээд тийм чанга дуутай, дээрээс нь сүлдээ эвдрээд ингээл амар муухай чимээ байн гараа бүр ингээ галзууруулдаг, бүр унтаж чадахгүй өдөржингөө тэр чимээ ингээ сонсогдоод болохгүй. Угаалт уурны эвдрээд ус тусаад өрөөнд тэр чигтээ чихтэй мөөгөн зөрдөж муухай өнөр гарсан. Дээрээс нь жом шавж орж ирээд бүр үүрлчихсэн. Тэсгээ харахгүй тийм маш хэцүү нөхцөлд амьдарч ихсэн. Тэгээ Wolfgang бол нөө барилгын янз янзын гарын их эвдүүтэй. Тийм болохоор нөө гэрлийнх нь асуудлыг бол яг өөрөө шийдээд дээрээс нөгөө өөрөө удирдаад хизээ унтрааж асаахаа хөрөөлтөг болсон. Охиныг бол одоо шоронгийн хоригдол шиг орой болонгууд яг тэдэн цагт гэрлийн ингээл унтраачдаг унт гээд бас хоорондоо нөгөө гэр дотроо тийм ярих интеркомыг суулгаж өгснээр доошо бууж шаардлагагүйгээр уцаар хоорондоо холбогдож ярьдаг болсон.
Тэгээ ер нь бол одоо жоох охиныг маш их тархин угаадаг. Охинд байнга танаа ээж авд чинь чамаа хулгайлгцсан. Хэрвээ мөнгө өгөх юм бол охины чинь сул тавьж явуулаа гэж хэлсэн боловч юусэн мөнгөө өгөөгүй. Чамааг юусоо тоохгүй бүр хайцсан штеп. Тэг хинч чамааг ер нь хаахгүй байгаа. Бас нөгөө л хүмүүс чамааг ирж аавн гэх юм бол одоо байгаасаа бүрд ордох болно гээл байнга хэлсээр агаад бүр үнэхээр одоо намайг хүмүүс ирж авах юм бол нөгөө өмнө нь зөндөө мэдээгээр амар хүмүүс те жоох хүмүүсийг хулгайлаад хүний найманд явуулаад маш амар зүйлийг сонсч ирсэн болохоор намайг яг ингэх бах. Тэгэхээр тэд нэр намайг авч яваагүй. Тэжил надад ингээ хоолнд өгөөд ингээ байж байгаад нь би бараг баярлах хэрэгтэй мэн гэж бодож исэн. Тэгээ нэг бодлын бас надад яг худлаа ярьж байгааха манай ээж аав намайг хизээч ингэж орхих ёсгүйгээд тэрэн дээр бол өөрөө бат ихтгэлтэй байсан. Тэсээ хэрнээ байнгын өдөр болгон бараг шахуу хилээд ахаар чинь жоохон хөвгт болсон байна чинь бас айнд том үнийг хэлсэн үгэнд нь итгэн. Тэгээ сүултээ үнэхээр л намайг бараг зарах чийсэн байна да гэж юу бодоод маш их айдтай байдаг. Тэгээ мэдээж бас үнэхээр өөр хүмүүс охиныг хулгайлах тийм захиалга өгөөд ч юм уу ирж авахар байсан бол мэдээж Wolfgang одоо аль хэдийнэ зөөрнөө нууц газар бэлдээд байж ахгүй байсан байх гэж зөндөө хүмүүс л ярьдаг. Тэгэхээр одоо охиныг айлгаж тэгээ толгойг нь жоохон эргүүлэх тэм зорилгоор анханасаа ингэж жүжиглээд айлах гэ дээрэс нь одоо хинч биш юм шиг мэдрэмж төрүүлэхгээ бодож төлөвлөсөн баха гэж ярьдсан мэлээ. Ингээд охиныг хороод цаг өнгөрөх тусам бас охиныг хангалттай айлгаж хэрхэндээ байлгадаг болчихсон байсан болохоор бүр хаяа дээшээ гэрлүүгөө оруулдаг болсон. Тэгээ дээшээ гарахаас өмнө гэрийнхаа бүх цонхыг хөшгөнүүдийг хаагаал гэрээ цоожлоод хав аргагүй бараг болгоцсон. Охины үсийг гэрээр нь унчихгүй, ДНК үлдчихгүй гэсэн байдлаасаа болоод толгойд ингээ уут угалчдаг, үсийг боогоод. Тэгээ сүүлдээ бүр үсийг нь одоо хуссан байдаг. Тэгээ өөрийнх нь зөвшөөрөлгүй юу ч ярих ирэх байхгүй, эд зүйлс нь хамаагүй хурж болохгүй, бүр хурууны хээг нь юусоо үлдээхгүй гэж маш их анхаарал тавьдаг. Хэрвээ ямар нэгэн зүйлд одоо хуруугаараа Наташа хурчих юм бол галзууртлаа уурлаад бүр зоддог. Эсвэл охиноор хурууныхаа хээг одоо хүчтэй өрөөлж угаалгаж цэвэрлүүлдэг. Тэгээ Wolfgang бараг одоо OCD-тэй юм шиг маш цэвэрч гэрээ цэвэрлдэг. Охиноор гэрээ цэвэрлүүлж эхэлж хурууны хээг зөвхөн ДНК үлдээх магадлалтай гэдгээс гадна бохир заван харагдчихээн гэж ууралж угаалгадаг. Тэгээ хэзээ нэгэн цагт одоо цагдаа гэрээг нь ямар нэгэн байдлаар нэгжих шаардлага гарах юм бол шигийн үс хурууны хээ ямар ч тийм баримт үлдээхгүй гэдэг тал дээр бол үргэлжийн санаа зовж хянуур байдаг. Охин ямар нэг буруу зүйл хийвэл шууд багалзуурдаж авч зодно. Заримдаа бүр 7 хоногтой 200-аад удаа зодож цогтөг. Тэгэл дээр гэртэн задууллал охин уйлах үеэр шууд 0 руу хүчээр чирж оруулаад угаалтур ч юм уу хогийн саврын нулимсыг нь унгааж уйлгаа зогсох хүртэл нь тэгж зогсоодог. Тэг бүр нулимс чинь нөгөө 0-ын өрөөний пелтан дээр нь хэрвээ тусах юм бол хүчил ихтэй байдаг гэд пелтан мохоо боллоо гэж хүртэл ууралдаг. Ийм болохоор Наташа бүр сүлдээ уйлгаж болсон. Галтгоондоо оруулаад баахан шүүгэндэх хоолнууд ингээл харуулаа сүлдээ хоол ихтэй хүртэл заримдаа туслуулдаг. Тэгсэн хэрнээ өөрөө хажууд нь хоол идэж байгаа юм нэ ерөөсөө бараг хоол өгдөггүй. Бараг нэг ганц хоёр хазам хоол өгдөг. Чи тэр доор бараг ийм жижигхэн өрөөнд байгаа нааш чашаа ер нь хөдлөөд тэ яваад байх шаардлага байхгүй юм чинь чамд их хоолны хэрэг байхгүй гэд хоол бараг өгдөггүй маш туранхай байдаг. Тэгээ Wolfgang-ийн ээж нь бол гүү дээрээ хаяа зочилж ирдэг. Тэгээ ирэхээр 7 хоногийн хүнсийн хоолыг хийгээд бэлдээд өгчдөг. Тийм олон ерөөсөө найз нөхөдгөө ч гэсэндээ нэг тийм ганц ажлын тийм хамтрагч найз эрэхтэй нь бас байдаг. Тэр нь одоо ирдэг ч гэсэндээ ерөөсөө ээж тэр найз эдэр нь Наташа охин яг доор байгаа гэсэн ямар ч тийм гадарлаагүй мэдээгүй. Ингээд охин хоригдоод хэдэн жил болчихсон. Тэгэл жил ирэх тусам бол Wolfgang угаасаа охиныг ингээл иршээлтэй байлгаар айлгаас хүрдүүлдэг болохоор дээшээ ингээд гэрлүүгөө улам ойр орхон оруулдаг болсон. Тэгэхдээ чамд ямар ч зүхтах боломж авахгүй цонх юм уу хаалга руу ойртоод онгойлох гэж оролдох юм бол дэлбэрнэ гэдэг. Дээрээс нь гэрээрээ охиныг хагас нүцгэн явуулж гэрээ цэвэрлүүлдэг. Өвцөө үедээ охиноор хоол ундаа бэлдүүлдэг. Үйлдэл болгоны нь бол өөрөө бол бүр яас хардаг. Тэгээл хүчинд нь зодно. Тиймээс охин бараг дээшээ гэрлүүн орсноос илүү маш дамданд байдаг болохоор бараг доор тэр шоронгийн өрөөшиг өрөөндөө ганцаараа байж хахтай арай сэтгэл нь амар байдаг. Заримдаа Wolfgang өвдөд ч юм уу ажилдаа ч юм уу хэдэн өдрөөр Наташа руу бууж ирэхгүй хоолохгүй бүр таг хайчдаг. Тэр үед нь л охин тэрэнд ямар нэг зүйл болоогүй байгаасаа хэрвээ муу зүйл босон бол намайг энэ доор байгаа гэдгийг хинч мэдэхгүй үүрд ингээд хаягдчихгүй гэдгээс хөтлөө айдаг.
Тэгээ Наташа нөө тооны хичээлтэй айгуу дуртай байсан. Тийм болохоор эргэтэйгээс тооны ном авч өгье гуйж, Wolfgang ч авч өгөөд хамтдаа тоо бодож заримдаа тооны шалгалт тогноос аваад оноо эдэр өгдөг. Гэхдээ ер нь яаж ч бараг зөв хийжсэн дандаа л буруу хайдаг. Энийг ч ингэхгүй муу байна гэж охиныг юу ч хийж одоо чадахгүй юм шиг мэдрэмж төрүүлдэг. Чичилсээр ягаад ер нь тийм тэнэг юм шиг өөртөө итгэлийг нь маш их сааруулдаг. За Наташа бол яг иймэрхүү байдалтай байж хахад бол Наташагийн ээж аав нь гэрийнх нь бол бүгдээрээ л түүнийг олохыг маш их хүсэжсэн. Цагдаагийнхан вэн хот болоод сүүлд одоо аялсан өнгөр улсаар хүртэл хайгаад ямар ч баттай зүйл олоогүй. Тэгээ энэ хооронд нөө бутан дундаас хүүхдийн гутал ч юм уу ямарваа нэгэн хаягдсан эд зүйлс зүйл олох юм бол байнга ээжийг нь дуудаал таниулдаг. Тэгээ биш байх олгонд бол ээж нь маш их баяртай. Бишэл байгаасаа амьд мэндтэй хаа нэгтэй хин нэгэн олоод ч юм уу байж байгаасаа гэж ерөөсөө итгэл найдвараа алдаагүй. Охиныхоо төрсөн өдрөөр жил болгон хамгийн дуртай тортыг нь хийж гисэн. Охиноо дурсаж сандаг. Ээж нь анхныхаа гэрэлтээс нөгөө хоёр охинтой штэ. Тэгээд Наташагийн хоёр эгч нь хүртэл өдөр болгон өдрийн төвнөлт бичээл Наташааг олдоосаа гэж залбираал бийж идэг. Тэ олдохгүй хэдэн жил өнгөрөхөд цагдаагийнхан бүр та одоо бараг охиныхоо оршуулганд бэлдсэн дээрхээ одоо ер нь яаж ч утсан амьд мэд олдохоос өнгөрсөн баг. Би тэд одоо бараг цогцыг л хайж ийна гэж хэлжсэн. Тэгээ тийм үг сонсоод бол ээж нь хасгартлаа уйлаад охин минь өхвээгүй байгаа олдноо гэл ерөөсөө найдлахаа таслаагүй. Тэг гэрийнх нь нөгөө цагдаа нар хайж байх хажуугаа ээж нь хувийн мөрдөгч хүслээд охиноо хайлгуулж исэн. Тэгсэн чинь бараг жил өнгөрсөн ямар ч сэжүүр олдоогүй болохоор мөрдөгчин сүулдэ ээж нь өөрийг нь гүтгээд охины ээжийг бол нэг бизнесмен залуутай уулзаад тэрнтэйгээ хамтдаа байх гэсэн чинь Наташа голд нь аягүй саад болоодсэн болохоор алхаар шидэд хөнөөчөөд нэг газар булчгсан гэд бүр гүтгээд цагдаа нарт энийг хэлээд бүр яг тэр л газар болсон баха гэж мэдүүлэг өгөөд тэгээ сүүлдээ цагдаа нар яг тэр газрыг ухаж үзсэн боловч юу ч олоогүй. Ингээд охин хоригдоод бараг 7 жил болж байхад яг л дээшээ гаргаж ирж гэрээ цэвэрлүүлж цодод цогтөг хിവэрээд хаяа зүг зүгээр гоё харцаал тэгснээ шал өрхөн болол тэг нөө доор цонхуу газар байж байгаа л дээшээ гэрлэн гарсан ч нөө хамаг хөшөнд хаалттай болохоор ялгаа байхгүй харанхуу тэг нарны гэрлийг ч хардггүй тиймээс охин гуйсаар агаад нөө байшингийнх нь арын цэцэрлэг рүү хаяа гарч 5-аас 10 минут агаар амьсгалж удаас саарод ширтдэг болсон. Тэгээ бүр хөрхийн нөгөө модны мөчөөр Wolfgang-аас нөгөө гуйж агаад түүгээд тэрийгэ хоригддаг нөгөө өрөөлөгөө авч ороод тавиад тэрийгэ ингээд өдөржингөө ширтэл ингээд ч нөгөө гадаа агаар амьсгалсан тийм мэдрэмжээ дурсамжаа тэр модны мөчөөр харж сэргээдэг. Тэгээ Наташа ч одоо ингээ 17-наас хүрчихсэн болохоор хот даяар алга болоход нь хайж байсан тэр жоох охин арай өөр том охин болчихсон. Дээрээс нь шууд хүмүүс хараад энэ нөгөө алга болсон охин байна гэдгийг бодохооргүй. Дээрээс нь тухайн үедээ бол шуурж исэн ч гэсэндээ одоо бүхэлдэн 7 жил өнгөрсөний дараа тухайн үеишээ бол мэдээж байхгүй нь ойлгомжтой. Тийм болохоор Wolfgang бол улам л охиныг ер нь гадагшаа гарахтай одоо тухтай болж ирж эхлээд нөгөө айл засварыг ажилдаа авч явдаг гэсэн. Хотын төв рүү авч явж гадуур гарахтаа бол ямар ч юм яаж болохгүй гэж заадаг. Тэг нэг удаа яг машинтайгаа явж байхад нөгөө замын цагта чекпоинт хийгээд бүх машинуудыг шалгаад бэждээ штэ. Яг тийг шалгаж таарсан. Тэгэхэд бол тэдний машин дээр нэрэхэд охин нөгөө олигтой одоо тусламж ирж чадахгүй айгаад тэглэх нүдэрээ тохоо өхийг хичээсэн боловч. Тэг цагдаа нэрүүсээ анзаараагүй. Тэг бас өөр хүмүүсээс тусламж ч юм уу гуй гараад гүгээд машинуудаас тусламж ирээ гэхээр Wolfgang бол одоо хэрвээ тиймэрхүү үйлдэл хийх юм бол би чамааг ална бас харсан хүнээ алын шүгээс сүрдүүлдэг. Тиймээс айдаг. Тэг гараад гүйлээ гэхэд өөрт нь итгэхгүй бол яана би маш туранхай эцэнхий тэгэл хүмүүсээс тусламж гуйгаал янз янзын ойрлол мэдээж одоо тусламж гуйж байгаа юм чи ингээл одоо үсэггүй шууд л ойрлол сандраал хэлэн штэ тэнгүүт маадгүй намайг зүгээр энэ хар тамхичин байна эсвэл галзуу юм байна гэж бодоод итгэхгүй эргээд одоо нөгөөдөгтөө баригдвал одоо багасаа хамаагүй хүн төгсөл байнах нэг бол бүр алчиж магадгүй гэж маш их айж цогтож чадаагүй. Тэгээ бас нөгөө засварынхаа ажилд байшинлууд агуулж орохороо бол одоо дандаа ийм жижигэн одоо турхай биетэй охиноор маш хүнд зүйлүүдийг өргүүлдэг. Тэгээ нэг бол яг өрөөнийхөө болонд ч юм уу ерөөсөө гарч гүйх боломж байхгүй тийм газар яг юм хийлгээ суулгачдаг амар санаатай. Ингэж ажилдаа туслуулахаас гадна хэдэн удаа дэлгүүр орж исэн бас цанаар хамтдаа олон нийтийн газар гуулгаж исэн. Тэгээ тэр үе дээр хүртэл ямар ч цогтох боломж гараагүй. Нэг бол гарсан ч аяасандаа зориг нь хүрээгүй. Ингээд дахиад жилийн дараа Наташа охин 18 настай байхад 2006 оны 8 сарын 6-ны өдрийн яг 1 цагийн үед
Wolfgang нөгөө цагаан вайн машинаа зарах гээд тийм болохоор охиноор машиныхаа тоосыг байшингийнхаа хашаанд соруулж исэн. Тэгээ уг нь бол гадаа охиноор ямар нэг зүйл хийлгүүлэх ч юм уу тийм үедээ гадаа яг өөрөө хажууд нь хараагаа салахгүй хараа зогсож идэв. Гэвч энэ удаад нөгөө уцаараа ярьжсэн болохоор яг охины хажууд зогсоод ярих гэхээр нөгөө тоос орогч айгу чанга чимээтэйсэн болохоор жоохон цаашаа яваад уцаараа ярьж эхэлсэн. Тэгэхэд охин нөгөө хашааныхаа хаалгыг харсан чинь төгжээгүй онгорхой байгааг хараад шууд л яг одоо л цогтъё гэж хийдээд тоос орогч асаалтаа нь үлдээгээд хар урдаараа гараад гүйсэн. Шууд л ойролцоохоо айлуудаар тусламжижгүйгээд ашгүй нэг эмхтэй гэрийнхээ арын хэсэгтээ гарч ирснээр охин тусламж гуйж цагдаа дуудуулснаар эцэст нь бүхэл бүтэн 3996 өдөр буюу 8 жил хоригдоод амжилттай цугтаж аврагдаж чадсан. Тэгээ цагдаа нарын ирэхэд бол охин шууд өөрийгөө хэн болохыг хэлээд хэн өөрийг нь хаана хорж ирснээ бүгдийг нь хэлж өгснээр бүгд л шоконд орсон. Тэгээ ялангуяа хүүрхийн охины гэр бүлийнхэн бол охины амьд мэнд олцсныг бол мэдээд маш их баярлсан. Тэгээ хариу охиныг зүгтаасныг Wolfgang тухайн үед шууд мэдээд угаасаа баригдах нь тодорхой байсан. Дээрээс нь охинд өмнө нь ярилцж байхдаа би цагдаа нарт баригдаж тэг шорнолоо явж ирснээс ер нь өгчихсэн минь дээр гэж өмнө нь ярьжсэн. Яг тэрэн шигээ охиныг угаасаа цагдаа нарт мэдэгдээд өөрөө баригдана гэдгээ мэдсэн болохоор шууд гэрээхээ ойролцоох байх галт тэрний буудлын руу очиод галт тэрний урдуур орж амиа оруулсан байдаг. Хүүргийн Наташа охин бол аимшигтай 8 жилийг даван тулаад гарч ирсэн болохоор хэвлэл мэдээлэлээр тэр чигтээ шуурсан. Тэг хүн бүр охинд яг юу тохиолсныг мэдхийг хүсэжсэн. Тэгэхэд эдэ нэвтрүүлэгтээ олоо орч юу босон талаараа ярьслаа өгчээсэн. Гэхдээ яг бэлгийн хүч хэрхээлэлд одоо яасан яг үнэхээр орсон уу гэдгээ ерөөсөө тухайн үед бол ярихыг хүсээгүй. Гэхдээ сүүлдээ яг багхан зэрэг ер нь бол дийлэхэд хамгийн эхлээд маш жоохон байсан болохоор тэрөө зүгээр л энгийн тэрч хэвтээд гарын хүлээд ингээ унтуулдаг байсан. Тэсвэлдээ хэл хүчөндөж эхлээд тэр нь бол байнгын болдог үйл явц болсон. Мөн охин нас барсан хэрэгт нь одоо өөрөөг нь хичнээн их зовоосон ч гэсэндээ би яг тухайн үедээ бас одоо ч гэсэн түүнийг аль хэдийн уучлчихсан. Тэгээ ярьслаа хүч одоо ерөөсөө уйлахгүй сэтгэл хөдлөлөө бүр сайн гаргахгүй ярьсан юм л та. Тэгсэн чинь үүнээс нь болоод интернет хэрэглэгчэд үзэгчэд бол түүнийг маш ихээр шүүмжилсэн. Юу вэ хэрэгтнийг өмөрөөд уучлаадахтай яадаг байна. Өөрөөсөө ер нь болоод хулгаалагдсан байна. Яах гэж тийм юм сэжигтэн үнийг урагшаа годамжаар алхаад яваад байсан гэж уйлж муйлахчгүй. Бас бэлгийн хүчрхээлэл өртсөн талаарх одоо ямар нэгэн дитейлээ бүр сайн өгөхгүй байна гэх мэтчлэн. Гэтэл хүмүүсийн ийм байдалтай хүлээж авч одоо гаргаж байгаа реакшн бол Наташа охинд тухайдаа маш хүн туссан. Мэдээж нэлх 10 настай байхдаа танихгүй хүний эрхэнд орж зовж тарчаалж өдөр хоногийг өнгөрөөж юуач мэдэхгүй хулгаалагдаад одоо чама ямар нэгэн одоо болоход хүн болгоны гаргадаг реакшн бол өөр. Одоо яг юу тулаад бас яагаад уйлахгүй тэг яагаад ингэж бэлгийн хүчрхээлэлд орсноо дитейлээ ярихгүй байгаа вэ гэдгийг бас ерөөсө бодолцож үзээгүй. Түүнээс бүр ярьслаа авч байгаа сэтгүүлчэд хүртэл чи шууд нүүрэн дээр нь тэ хүчндөөс нөө яаж явсан бэ яг юу болсон бэ гэл нэг бүршлэн маш олон удаа асуугаад байсан. Мөн хэрэгтнийг уучлсан гэдгээ болохоор ер нь яг тухайн үед ийм аимшигтай зүйл өөрт нь болж байгаад бол уучлаад явахгүй л тэр их үзэн ядалттай би өдөр хоногийг өнгөрөөж чадхааргүй тэсэж хүлдэж чадхааргүй байсан. Уучлсан тулдаа би сэтгэлээс нь одоо аль болох дээрдүүлж хизээ нэгэн зат гэртээ харж чадна гэж боддог. Бүр 10 настай байхдаа л өөртөө одоохондоо би бол энэ хүнтэй тэмцээд ягаад ч гарч чадахгүй маань гэдгийг ойлгосон. Тийм болохоор арай жоохон том болоод ч гэдэм үү ямар нэгэн боломж гараад би заавал өөрийгөө эндээс гаргаж чадна гэж амлж өдөр олон түүнийгээ мөрөөд судаг. Мөн 8 жил хохирогч байсан. Тэгээд амьд минь гарч ирээ. Дахиад олон нийтээр хохирогч гэж дуудалал яваад ах надад их хүндэн. Тэгээд ер нь хүмүүс надтай яг энгийн хүн шиг харцаасаа хүсэж ийн гэж өөрөө бас ярьдаг. Тэгээ Wolfgang-ийн талаар ярихдаа болохоор ер нь бол тэр хүн хүмүүсийг нэлээд үзэн яддаг. Хөшөөдөө үзээддэг. Тэгсэн хэрнээ тэрийг ерөөсөө хизэж ийл гаргадаггүй. Гадны хүн харахад бол маш тийм найрсаг сайхан хүн шиг харагддаг. Найз нөхөд их байдгүй, ганцаард мал амьдралтаа аз жаргалгүй, зориггүй, бараг цорын ганц зорилго нь охиныг хорж хажуудаа байлгаж манипуляц хийгээд контролд ороо байлгах. Гитлерийн шүтэн бишрэгч гэж охинд зөндөө өөрийгөө хилжсэн бас охиныг яг өөрөө боол зарт шиг хоригдор шиг ингээд амьдруулж байгаа тийм мэдрэмжэндээ маш туртай байдаг. Охин цогтож амжиж чадсны дараа цагдаа нар Wolfgang-ийн гэрийг шалгаж байгаад бол яг хуурамчаар Чех улсын иргэн гээд бичиг баримт аваад тэг амьдралаа бүр шинээр охинтой хамт эхлүүлээд тийм төлөвлөгөөтэй байсан гэдэг нас олж мэдсэн байт юм лээ.
За олон нийтийн бас хандлага бол цагдаагийн ажилтнуудад бол маш их дургуслаа илэрхийлцгээсэн. Яа тэгэхээр энэ хэрэг дээр бол маш муу ажиллацгаасан. Охин алга болол маш хурдан хугацаанд боломж бол байсан. Тэгээ ерөөсөө тэр хүнийг лавшуулж чалгаагүй, машины жолготой нэгжээгүй, хөршин бүр одоо тэгтлээ тэм сэжигтэй санагдаж байгаа гэд мэдээ өгөөд хахад хүртэл тоогоогүй. Ер нь бол 8 хоногийн дотор охиныг олох боломж бараг байсан байтал ийхүү 8 жил өнгөрсөн гэдэг тал дээр Наташа болог тэр Wolfgang-ийн амьдардаг байсан эзэмшдэг байсан тэр байшингийн төхөн төлбөр болгож одоо өгсөн байт юм лээ охинд. Тэгээ тэр байшин охин ерөөсөө зараагүй гэхдээ тэндээ бол ерөөсөө амьдардаггүй. Гэвч яг тэр байшин ямар байсан байгаагаар нь үлдээдэг. Өмнө нь тэднийд одоо хүчээр гэр орны цэвэрлдэг байсан шигээ юмнуудын цэвэрлж харчилдаг. Доторхын хിവэр нь үлдээдэг, ургамлын цэцгийн усалдаг, тог цахилгаан усныхын мөнгөний төлж авдаг. Харин нөгөө зойрных нь тэр өөрийнх нь хоригдсон тэр гарцны нүхийг нь бол тагласан байдаг. Тэгээ энийг нь бас хүмүүс ямар сони яаж тэр байшин өөртөө үлдээгээд баг орж гараад хаарч чадчихна. Тэгээ хүн бол яаж ч гэсэн шууд баг зард юм уу яад ингээл бүр байхгүй болохыг хүсэх бэлгүүдээ гэж хүмүүс яг боддоо. Гэхдээ Наташа болохоор хэлэхдээ нэг хэрвээ одоо хин нэгэнд зарах юм бол энийг баг энэ охин ингэж хулгайлагдаад ингэж энд амьдарч ийсэн штэ гэж баг музей болгоод хүмүүсийн очиж үздэг тийм entertainment-тэй баг зугаа цэнгэлийн юм шиг хүмүүсийн нүдийг баясгах тийм газар болчихгүй гэдгээс би сэргийлээд энэ бол миний 8 жилийн амьдрал минь өрнсөн маш их зовж тарчилсан юм байшин. Тийм болохоор ийм газар болохыг хүсээгүй болохоор ингээ өөртөө үлдээсэн гэж хэлсэн байдаг. Нэг бодлын хөрхөө охин нөгөө олон жил тэнд боол зарсан юм шиг л амьдарсан, ямар ч эрх мэдлэхгүй контролдоор байдаг байсан. Тийм болохоор одоо яг тэр хүн нь байхгүй өөрөөх нь яг ядчил тэр байшинд ороод өөрөө захирна, өөрөө юу хийж идэхээ, өөрөө юу усалж юу хийхээ ингээд захирж мэдэж хийж байгаа болохоор контролтой байгаагаа бас мэдрэх гээд тэр байшин ингэж хадгалдаг юм шиг санагдсан. Хоригдож байхдаа Wolfgang түн зөндөө ном уншиж өгдөг байсан болохоор энэ хугацаанд бол би ямарваа нэгэн зүйлээс мэдлэг боловсруулаас бол хоцорсон гэж бодохгүй байна. Суралцаар байсан гэж хэлжсэн. Энэ явдлаас хойш бол сургууль сурж төгссөн байдаг. Бас дээрээс нь дахиад нэмээд сэтгэл судлал, философи, бас сансар судлаар сургуульд явахыг хүсдэг гэж ярьжсэн. Тэгээ Наташа яг нөгөө Wolfgang-ийг анх нас барсан гэдгийг сонсоод тухайн үедээ бол уйлсан, дээрээс нь түүнийг өргөдөж аасаж хүртэл барьсан. Тэгээд үүнээс нь болоод түүнийг хүмүүс л энэ яг Stockholm syndrome буюу одоо хулгайлагдсан хүн барьцаалагчтайгаа эерэг холбоо үүсгэх тийм сэтгэл зүйн үйлдэлтэй болчиж гэж ярьдаг. Тэгээд гэвч Наташа бол яг үүнийг эрс үүсгэсэн. Тэгээд түүнийг ер нь үзэн ядахгүй төвчөөж аль болох аргыг нь олж байж амьд гарсан. Дээрээс нь тэр хүн ядчил надад хоол өгсөн. Тэгээд хэдий одоо хажуугаар маш хэцүү зүйлүүд байсан ч гэсэндээ хаяа ч гэсэн надад хүн шиг арцдаг, ном өгдөг, би түн хүнд таалгардаг. Ядчил намайг алаагууд гэж яриад хариултаа өгсөн. Тэгээ нэг нэвтрүүлэгт Наташа ярьслага өгөхдөө тэр нэвтрүүлгээс олсон тэр ашгийг Наташа яг Мексик болоод Африкт тусламж хэрэгтэй байгаа эмэгтэйчүүдэд хандуулсан байдаг. Тэгээ өөрийнхөө яг энэ босон түүхээрээ 3 нийт ном бичсэн. Нэг нь Girl in the Cellar гэдэг анхныхаа номыг 2006 онд гаргаад 2010 онд 3096 өдрүүд гэх номыг мөн гаргасан. Яг энэ номноос сэдвлэн 3096 гэсэн тийм кино 2013 онд гарсан байдаг. Мөн 3 дахь ном нь 2016 онд 10 Years of Freedom гэх тус номнуудыг гаргаж ирсэн. 2007 онд бас Наташагийн ээж нь 2 сэтгүүлчтэй хамтраад Desperate Years гэх номыг бас гаргасан байт юм лээ. Мөн 2007 онд Наташа өөрийнхөө вебсайтыг нэгээд 2008 онд нэг тийм телевизтэй хамтраад өөрийн ток шоуг хийж тэрний 3 ангитай тэгээд дуусчихсан. Нэг ийм эмэгтэй түүх байна. Тэгэд анх нөгөө хулгайлагдахыг харсан гэх 12 настай охин жоо өгн ванд 2 эрэгтэй хүн охиныг хулгайлаад аваа байсан гэж хэлсэн штэ. Тэрэн дээр болохоор Наташа бол ерөөсөө нэг л хүн байсан. Яг тэр Wolfgang ганцаараа л байсан гэж хэлжсэн. Тэгэд энэ хэргийг ер нь эмэгтэйг бас яг амьд гарч ирээд ингээл сонь сэтгэлээр ярьслан өгөөл явангууд маш олон тийм янз янзын цуургал гарч исэн. Тэнд 2 хүн байгаад тэр 12 настай охин тэр хүнийг хараад тэгээд одоо Наташа бол ерөөсөө нэг хүн байсан гэж хэлээд байгааг нь тэр бүлэглэл нь хэдий яг Wolfgang нас барсан ч гэсэндээ Наташаг өөр хүмүүс дарамтлаад яг үннийг хэлүүлэхгүй байж магадгүй ч гэсэн тийм цуу гардаг. Гэтэ энэ бол ерөөсөө батлагдаагүй. Зүгээр л зарим хүмүүсийн тэгж боддог зүйл
Тэгээд охин бас хэлэхдээ ер нь Wolfgang өөрөө хэрэг байсан бол өөрийнхөө тэр хүний талаас тэ яагаад охин хулгайсан, яагаад ер нь иймэрхүү зүйл хийх болсон гэх тэр талын бол сонсомоор байсан. Гэхдээ ерөөсөө тийм болоогүй. Тийм болохоор тэр юм уу хүмүүс тэр хүнийг буруутгах гэхээр тэр хүн аль хэдийн өвчгсөн болохоор магадгүй намайг буруутгаад байдсан болов ч гэж хэлжсэн. Миний хувьд яг амьд гарсан ийм төгөөдийг ярих маш дуртай. Хэдийн ингээл голд нь мэдээж энэ охины зовж тарчилсан тэр 8 жил бол бүр маш урт удаан хугацаа гисэн хэдий ч хөрхий зоригтой бүх зүйлээ одоо олонд хэлээд тэрүүгээрээ ном гаргаад бусад хүмүүс туслах те одоо маш сургамжтай хэрэг болох үүднээс энэ бүх зүйлээ ярьсан гэж өөрөө хэлжсэн. Тэгээ охины хувьд хамгийн сүүлд ядж байгаадаа ээжтэй баяртай ч гэж хэлээгүй. Гараа явсандаа бүр 8 жилийн туршлаад байнга ээж аваагаа санаал ээжтэй яах гэж тэгэж одоо уурлав. Хамгийн сүүлд ядаж баяртай ээжээ хайртай шүүгээд гараа явах минь яавдаа гэл ээж нь хүртэл дохноо өөрөө бол хүрэж өмөр байсан хідээч заах уу өөрөө ингээ хүсэж байгаа юм чинь ингээл итгэл явуулсан боловч шууд ийм аимшигтай зүйл болно гэж төсөөлөжгүй байх. Тэгээ байнгын охиноо байнга хүлээдэг. Дээрэс нь ээжийнх нь нөө анхны гэрэлтээс гарсан 2 Наташагийн ихч байгаа. Тэгээ тэр ихчнэр нь ч гэсэн Наташ амьд минь дээрх бахаа гэл өдөр болгон тийм нэлээд дэвтэртэй бичдэг. Жил дүүгээ ирэхийг хүлээж исэн гэд. Тэгээ миний хувьд түүний энэ хэргийг судлаад маш хүчрэхэг яаж энэ бүх зүйлийг даван тулаад одоо аасан сэтгэлийн тэнхээтэй мундаг эмэгтэй вэ гэж бодсон. Тэгээ ялангуяа тэр Wolfgang-ыг бол бүр тэр жоохон хүүхдийн амьдралын 8 жилийг ингэж амир зовоож одоо байлгаж ирсэн хэрнээ өөрөө болохоор шууд л амиа орсон тийм сонголтыг сонгосон бүр амар тийм selfish санагдсан, амиа бодсон, хулчхаар. За тэгээд энэ удаагийн хэрэг нэг ийм хэрэг байна. Ядчил Наташа Камбош амьд гараад амьдралыг одоо цоош нэрхлүүлээд өөрөөхөө хүссэн зүйлийг хийгээд чөлөөтэй амьдарч байгаад нь бол маш баяртай байна. За тэгээд аль болох хэрвээ олж чадах юм бол амьд гарсан ийм хэрэгүүдийг ярихыг хичээх болно. Тэгээд дараа 7 хоногийнхоо ээлж хатуугаараар бүгдээрээ уулзцгаая. Тэгээд subscribe дараагийн хүмүүс нь subscribe-а дараа сансараа дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай. 시가 말하준 바인데고 두기 선지 만지다 빗들었지 두기 선지 만지다 줬다 재선 저거 좀넌 뜻은 시가 말하준 바인데고 두기 선지 만지다 빗들었지 두기 선지 만지다 줬다 재선 저거